Нууц ихтэй хүн байх тусмаа л тэгдэг. тэр хүн нэгтгэхгүй. Тэгээ ингэж байгаа байхгүй. Өөрийгөө гаднаас хайхад байгаа. Яг үгүй. Би одоо хэн блэ гэл. Нэг одоо ингээд та дөрөөс асуугаал одоо ингээд хүмүүсээс асуугаал. Хүний дотор байгаа өвдсийг, чадварыг, хайрыг дипломоор баталгаажуулж чадахгүй гэж. Тэгээ би ингэ санаа зовдөг. Ингээд би холдоод унгот хүүхд өвддөг. Яг л ийм холбоотой тэр. Юунаас үүдэлтэй ямар зөвөр нь арилах вэ гэдэг юм тодорхой болоод ирд юм байна л гэж харсан. Үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдаарай л гэж хүсмээр байна. Энэ цагийнхаа бид хамтран подкастын оюун бодол гэдэг энэ дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг сануулж үлээх гэсэн баг ухамсар гэдэг. Амар мэнд байцгаана уу? Эрхэм хүндэт сэтгэлийн хүч подкастын маань үзэгч, сонсогч та бүхэндээ энэ өдрийн сайхан мэнд хүргье. Өнөөдөр бид бүхэн сэтгэлийн шид хөтөлбөрийнхөө хоёр шидтэй ментрийг бас хоёр шидтэй оролцогчийг ураад ингээд тавуулаа сайхан сууж байна. Тэгээ бид бүхэн сэтгэл гэдэг энэ биед маань шид хүч нь хаана байдсан бэ гэж сайхан ярилцахаар ингээд цуглаад сууж байна. Тэгээд бид хэдийн ярианы эрчим хүчээр сөрөг бодлын сөрөг энергиудээ хөөж явуулж, эерэг бодлын эрчим хүчүүдээ сүлэлдүүлэн харивдуулсан юм сайхан яриа болно гэдэгт ярилцахгүй байна. За тэгээд ярианыхаа хамгийн эхлэлийг Даримаха ментраас ингээд эхлэе гэж бодож байна. Тэгээ манай Дарима ментр бол энэ сэтгэлийн шид хөтөлбөрийг анхны тэр сургалтаас эхлээл ингээд хамт явж байгаа. Тэгээд дараа нь бол ментор болоод ингээд явж байгаа. Сэтгэл гэдэг энэ биед маань шид хүч нь хаана байна вэ? Яаж байна? Та энэ одоо манай бидэртэй хамт ингээд хамтран зүтгээд ментораар ажиллаад нэлээдгүй бас хугацаа өнгөрчихлөө. За би сэтгэлийн шид хөтөлбөрийн ментор Дарима байна. Манай өнөөдрийн подкастт болохоор зэрэг манай 9 сарын оролцогч Отгон чин хүн маань өргөдөө ирсэн байгаа. Энэ хүн маань болохоор сэтгэлийн шид сургалтанд яагаад орохоор болсон, орохын өмнө ямар байсан гэдгээ бидэнтэй хамт хуваалцсан уу гэж би хүсэж байна. За баярлалаа. Бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За өөрийгөө танилцуулъя. Намайг Батмөнхийн Отгон чимэг гэдэг. Би 3 хүүхэд нөхрийн хамт ингээм бүл тавлаа амьдардаг. За ингээд сэтгэлийн шид сургалтанд яагаад орох болсон бэ гэвэл би бол ингээд ажил дээрээ бол болоод идэг, гадуур бол харилцаа маш гоё ингээд бизнесмен их л сайхан хүүхэн яваад идэг. Яг бодит байдал дээр гэртээ орж ирээд би маш хөмсгөө зангидсан, ууртай нөхөртөөгөө айгу бас тэ сайхан харьцдаггүй хүүхдүүдээ ингээ хөмсгөө зангидаж юм яг хамгийн чухал юм гэр бүлийг орхитуулсан нэг тийм ууртай тийм ээж байсан. Ерөнхийдөө хүүхдүүдээ загнасан, зандарсан. Тэгээ ийм сэтгэл зүйн хувьд гэсэн би өөрийнх тийм докторгүй санаа зовлт ихтэй тийм нэг ууртай тийм нэг тийм л нэг эмэгтэй байсан. Тэгээ ер нь бол өөрийнхөө учрыг олъё. Хүн чинь бас нэг өөрийгөө таны. Би одоо энэ гэрийг чинь хүний их гэдэг юм чинь хамгийн чухал зүйдэг их булаг нь байдаг. Их хүн өөртгөх юм бол тий өөр хүүхэд тайны ижил тэрний цаана бол өчнөн том асуудал байдаг учраас би л эхлээд одоо өөрчлөгдөө гэд энэ сургалтыг би ингээд сонгож орсон юм аа. Тэгээ энэ сургалтанд орсноор үнэхээр би бол бас өмнө нь бас өөрийгөө хайгаал бас хувь хүний хөгжлийн сургалтуудад явж исэн. За тэгээ ер нь бол бас л ингээд өөрийгөө дээшлүүлэх гээл хөгжөөл явж исэн. Тэгэхэд л яг нэг хэсэгтээ сайхан байгаа л эргээл нэг юм бах байдагтай ороод байдаг. Жишээ нэгтэл би ингээл манай хоёр хүүхэд ингээд би чи манай хүүхдүүд хоорондоо ингээд банд нар чинь ингээд хоорондоо жоохон зодтолтол ирэхээр ингээд зүрх дэлсээд ч юм тавгүй байдаг тий. Тэгэл унгууд би тэр мэдрэмжүүдээ өөр ингээд юм тавгүй тийм мэдрэмжүүдийг зүрх дэлсэн тэр мэдрэмжүүдээ бариад хөөхөд яг л баг насанд очиж байгаа байхгүй. Тэгээ тэр мэдрэмжэн дээр яасан бэ гэвэл манай аав маш их хөөрөлдөг учраас манай аавын даралт бүр 200 хүрээд тэгээд ээж минь за угаас бас би мие бод эмнэлэгт хэвтгээд тэр үед тэгсэн чинь би гэр дээрээ гараад үгүй явуулахгүй наа чин явхаараа ирэхгүй штэ гэд уйлаад байсан. Тэгсэн чинь ээж яасан нүгэлтэй юм уу юм бэ гэдэг нөгөө таавч шидэт наад руу тэгэхээр үгүй чи ямар өчртэй чи хүн эмнэлэгт хэвтээд ирэх хооронд чинь чи явахгүй гэл тэгээд тэгээд тэндээс би ямар их юунууд авсан бэ гэвэл хараа би үнцнийг юм байна. Дээрээс нь би хайрлагтайг юм байна. Би тоогдоог юм байна. Тэгээ ингээ явчаад
ингээд хүн явчих юм бол эргээд ингээд эргээ байцдаг юм байна гэдэг юм үхлийн хайцтай. Тэг ийм олон мэдрэмжүүдийг нэг юм нас ингээд авцсан байдгийг тэндээ сайж болж байгаа. Тэгэл ахаал наашаа ингээд ахаал хөгөөл ингээд явангуут яг өсвөр насны 11 12 настай үед би яг аав маань өөд болсон. Тэгээ манай ээж маань 30 хэсэг настай 11 хүүхэдтэй өнчөө оцорсон. Тэгээ нэг нь ч гэсэн одоо тий ахыгаа том ахыгаа бараад ингээд хот руу ирсэн. Тэгээд яг тэгэхэд өсвөр насны үед би бас ахындаа байгаад тэгэхэр ч нөгөө хүн гэртээ сайхан байх биш те бас ингээд айл байх. Тэгээ энэ бүхний юмдаас би айгүйх тийм болоокуудыг авсан байсан. Тэгээд нөгөө нэг ээждээ тогтоогүй, аав ээждээ хайрлагдаагүй гэдэг энэ бүх зүйлийг ингээд дүүргээд бяцлагаар яваад ирсэн чинь би хүүхдүүдтэй хандах хандлага нөгөө юм хүүхдүүдтэй бүрэн юм хайраар дүүрэн арай өөрөөр ингээд хүүхдүүдийг хайрлж эхэлж байгаа юм. Тэгсэн чи одоо бүр манай хүүхдүүдийн үр дүн бүр намайг ороод ирэнгүүт манай хүүхд ирээд ээж гэд үнсэлдэг болсон. Энд чи одоо ингээд үр дүн мэдтэй тий. Манай нөхөр бүр ирчээд орой ирчингүүтээ үгүй ээжигээ бяцлагын хийлгүүлэхгүй яасаа илүү гэрлийн унтраагаад хаал маалга наачихгүй. Үгүй эн чинь бас л намайг дэмжиж байгаа үр дүн штэ тий. Яг ингээд бүр сэтгэлийн шидийн сургалтанд ороод ингээд бүр ихний бүр баг 3-4 хоног би бүр гэрээсээ гараагүй бүр ажиллаж хийгээгүй бүр тэгсэн чи бүр нөгөө чи мэдгүй хайрлан таларх уу гэл гэсэн чи бүр эндээс ч огшоол үгүй яг тийм байсан шүү дээ яг л энэ байхгүй юу гэл бүр ингээл уйлаа тэгэл тэгэнгүүтэл бүр өөр ирэхгүй нөгөө талархал төчээл тэгэл би одоо ингээд нөгөө нэг одоо ингээд би чи ингээд 3 дэвтэртэй ингээд энэ бол 48 хуудас ингээд дүүргэсэн энэ дээр ингээд миний бас өөрийн тийм сүнсний өгдөл үеийн бас өөрийнхөө тийм оюун мэлгийнхаа мөн чанарыг айгаад би чи одоо ингээд тийм санхүүгийн хүн тэгэхэд ингээд одоо бас шүлэг бичиж эхлээд ингээд бичдэг болсон. Тэгээд ингээд бас өөрийгөө нээж ийн хүн энэ дотор агуу том хүч байдаг юм байна. Тэгэхээр би ч гэсэн бас нэг өөр өнцгүүдээ өөр энэ бодлого авьяас бэлгүүдээ бас гаргаж ирсэндээ маш их баярлалаа ингээд санаа зовнолтой ээж отгон чимэг гадагшаа явж байхад нөгөө хүүхдүүдрээ санаа зовдөг байснаас юу үүсдэг байсан гэлээ. Тэрийг нэг дуртай ярьчих. Тэгээд нөгөө нэг нодлон би нөгөө санаа зовлтоосоо болоод нөгөө бас нөгөө ажлынхаа шугамар Хонконг яваад тэгээд Бали яваад ингээд яг тэгсэн чинь намайг ингээ холдонгууд л тэр санаа зовлтоос болоод хүүхд өвдөж байгаа юм. Тэгсэн чинь нөгөө 9 настай л хүүхдэр тэгээ би ингээ санаа зовдөг ингээд би холдоод унгууд хүүхд өвддөг. Яг л ийм холбоотой тэр энерги үсгээд хүүхд рүүгээ муу энерги явуулчихлаа. Явуулж байгаа юм байл л шүү дээ. Ер нь бол тэгээ энэ бүхний чинь бас ингээл энэ сургалтаар дамжуулж алсан. Тэгээд маш их Та сая тэгж ин агуу зүйл бол ингээд дотор байна гэж. Тэрийг яаж мэдэрв? Тэгээ би нэг олон жил ингээд нэг юм азралын ирэлт ингээд нэг өөрийгөө олохгүй ч юм уу нэг юм аа л өөрийнхөө өгдлийг олохгүй л хайгаад байсан юм шиг байгаа. Тэгсэн чинь яг энэ сургалтанд ороод бүр ингээд чи мэдхгүйгээл тэгэл хайрлан талархъя гээл ингээд бүх ийм гой юмнууд ороод ирсэн чинь би чинь бүр өстө уучрчгүй зүгээр л ингээд хасгарцсан. Чүн би ингээд унтчихад ингээд өмнө ч гэсэн би минь халуун оргоод ингээд татц гээд миний би ингээд татганаад идэг байсан байхгүй. Тэгээ би бүр яагаад ингээд татганаад идэг юм бол одоо бас 40 муцах чаа нөгөө цэвэршилтийн асуудал яриад ингээд халууд үгээл ингээд идэг юм болов. Үгүй юм бодит байдал тийм шүү дээ те. Тэгсэн чинь ингээд нэг юм татганаад идэг гэсэн. Тэгэхээр нь би идэхгүй за яг надад юу хэлэх гэж байгаа вэ те. За ингээд дотгошоогоо чимээлээд за ингээд яг надад юу хэлэх гэж байгаа вэ. Тэгээ би яг энэ юг ингээд яг хэлээд ингээд чимэлсэн чинь шууд ингээд амнаас чинь ингээд бүр шууд ингээл бүр 4 мөвт гарч ирээл ингээл бүр ингээд сууж харахгүй тэнгүүтэл босч ирээл би чи ингээл өстэй бүр босч ирэнгүүт дандаа миний эн чин зарим нь ингээд 3 цаг зарим нь 2 цаг маг ингээд хийх гээд байгаа зүйлүүдийг ийм шүлгэн хэлбрээр ингээд бууд хэлж өгдөг. Тэгээ бүр тэгээд нэг суугаад бичгээр нэг 2 юм уу 3 хуудас биччихад тэгээ нөгөө нэг миний нэг дэлсээд байгаа мó ингээд татганаад байдаг юм биш эргээл айгуу сайхан 50 унтаад. За өнөхөр гайхалтай энэ та нэг одоо баяр хүргэмээр байна тий. Одоо нэг сүнсний сэрэлт гэж одоо сүүлийн үед ярьдаг болсон байна шүү дээ тий. Баяр хүргэмээр л байна л да. Тэгэхээр бид нар бол энэ яг нэг ийм махан биеийн зөвхөн нэг ийм махан биеийн хэмжээнд өөрийгөө сэтгэхэд тэр дээд тэнгэр бурхан дээд тэр өвөгдөл тэр цаад агуу чанаруудаа орхичоод тэгэл ингээл тархин дээр нэг юм жоохон бодлууд явж байгаа шүү дээ. За тэрийг энийг маргааш тэхгүй болохгүй нөгөөдөр тэхгүй болохгүй алуу хурдлаа дөрвөлий гээл тий. Нэг юм тархины нэг юм өчүүхэн хэдэн бодлуудаар зоогдож амьдраад яваад хахаар нөгөө жинхэнэ мөн чанар болсон зүрхэн дээр байдаг сүнс маань сүултээ ингээд гондаад тэгээд олон жил явахаараа бүр сүултээ ингээд бүр жижигрээд уйлаад ингээд тэгээ би миний тэр байнга надад нэг бодогдож явдаг үг гэдэг байхгүй юу. Данзар авч байгаа тэгж хэлсэн байна. Хүний муу хэлхээс айдаг.
сүнс зовхоос үл айдаг энэ үе цаг үеийн хүмүүс ичиг гэдэг. Үнэхээр бид нар бол тэгээ нэг хүний муу хэлэх юм уу тэгэл нэг тиймэрхүү ойр зур нэг юм тархины юмнууд дээр гацчаад цаа жинхэнэ сүнснийхээ мэдрэмжийг олж авч барьж авч тэрүүгээрээ дэлгэрч чадахгүй тэрнийхээ хүчийг авахгүй ингээ яваад байгаа нь бол үнэхээр том буруул юм байлээ л дээ. Тэрийг бол тэгээ бүр шоолж хэлсэн. Бид нар тархинаасаа ингээд гэрэл цацруулаад гэж нэг ярьдгүй юм байна. Зүрхснээс мань гэрэл цацраад тийм тархинаас халуудуугээд халуун хайр тархинаас гараад мараад гэж ярьдгүй юм байна. Зүрх сэтгэлээс хайр ундраад зүрх сэтгэлээс ингээд халуун хайр майр гэж ингэж ярьдаг юм байна шүү. Тийм элэг зүрхнээс энэ төр гэж ярьдаг. Тэгэхээр яг тэрийг бол мэдэрч үдсэн хүн мэдэн тийм. Үнэхээр ингээд тэр бол одоо тансаг гадаад юмс дотоод юмс хоёр чинь нөгөө арга билег хоёр эсрэгээр. Гадаад юмс бол үргэлж эдгээр чинь доройтгол мөн чанар байхаас биш эднэрт ирээдүй сайхан ирээдүй гэж байхгүй шүү дээ. Эвдэрч сөөрч мөхөх зам руугаа л энэ бодит юмс бол явчих. Гэтэл бидний дотор байгаа тэр мөн чанар дотор байгаа сэтгэлийнхээ шид дотор байгаа тэр сүнснийхээ өгөгдлийг хүн нэг бариад авах юм бол тэр маань улам өөдөө байнга бадрах, байнга дээшлэх юм чинь. Тэгэхээр бид нэр аль нь дээр нь төвлөрч амьдрах уу гэдэг чи одоо сонголт хийхэд тийм гарч иж штэ. За одоо дараа нь зүүн гар талдаа сууж байгаа хоёр лугаа анхаарлаа хандуулъя. Манай одоо шинхэн будганд хангалсан байна тэр даваа маань. За тэгээд долгор сураа ихч маань хоёр бол бас багш шав хоёр ингээд хамт суралцаад хамт хөгжөөд явж байгаа юм хоёр сайхан. Манай долгор сураа ихч маань бас айгу өөрчлөлтүүд маш их гарсан хөтөлбөрт суух одоо нэг 3 сар болж байгаа шүү дээ. Тэгэхэд өөрчлөлтүүд бол маш их гарсан. Тэгээд тэр өөрчлөлтүүд юм яг өөрөө гоё ингээд гоё сэтгэл хөдлөл мэдрэмжээрээ бас хүмүүст ингээд гоё хөргүүл бас гоё юм болов уу. Одоо манай ихч маань жишээлбэл анх орж ирэхдээ ингээд бид нартай зүгээр ингээд камера өгөөд ярихад өөрчлөө ингээд баг зэргийн айдастай, эргэлзээтэй, хүний амьдрал чинь үгүйсэл айдас, эргэлзээ, зовлон гойнодод ингээд айгүй олон юм байдаг юм шүү дээ. Тэр сөрөг төлөвүүд ерөнхийдөө их байсан. Блокууд нэг бол мөнгөний блок байсан, эрэгтэй хүний айдас байсан, тэг ингээд өчнөө блокууд байсан. Эрүүл мэндийн асуудлаа хүртэл шийдэж чадчихсан. Тэгээд бас манай бас маш сайн сурагч байгаа. Тэгээд дог ихч маань энэ блокуудаа та эхнээс нь блок гэж бас юу юм те. Бүр эхнээс нь ингээд яриад бас хүмүүс нэрхтэй юм. Тийм за. За сайн байцгаана уу. За энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг Долгор Сүрэн гэдэг. За би 52 настай. За 52 гэж насыг яагаад онцолж байна гэхээр хүмүүс чинь нэг 50-60 хүрчингүүтээ за би өнгөрсөө миний үе дууссан чи одоо хүүхдийнхаа л одоо үед гээл тэгдэг шүү дээ тий. Тэгэхээр одоо сүнсний сэрэлт буюу өөрийгөө олох энэ процесс нас ерөөсөө хамаагүй юм байна гэж ойлгосон. Би болохоор энд орж ирэхдээ маш их айцтай, гимшилтэй, мөнгөний блоктой уйлдаг. Уйлахаараа тэрийгэ нууж даардаг. Тэгээ тэр маань ингээд уур бухимдал болж гарч ирдэг. Тэр маань айгүй олон давтамжтай болсон байсан учраас ер нь л бол одоо өөрийгөө нэг олж авахгүй болохгүй байна гэсэн тийм мэдрэмж төрсөн. Тэгээ бүр зориудаар энэ хичээлдээ суух гад бүр ажилласаа чөлөө аваад 3 сарын чөлөө аваад. Бүр ерөөсөө л би энэ дотроос л өөрийгөө олж авъя гэдэг. Тэгээд энэ хичээлдээ суусан байгаа. За айдас нь юунаас үүдэлтэй юм бэ гэхээр намайг 7 настай байхад манай хамгийн том хаваарт орж нас орсон. Тэгээд яг тэр аваар гарсан газраас нь эмнэлэг рүү ахыг маань хүрэх гээд өргөж гар хөлөөс нь биеэс нь барихад ингээ ясанд бүр ингээ шаржигнаад ингээ дугаараадсан байхгүй айгүй амар. Тэгээд тэрнээс айгаад би ингээ уйлж яхад хинч намайг ингээ анзаараагүй. Ягаад гэвэл том хүмүүсийн анхаарал шал өөр юм дээр явж исэн учраас тэгээд тэрнээс болоод би айцтай болцсон байгаа. За ахыгаа эмнэлэгт хэвтүүлчихэд маргааш нь гэртээ бэжсэн чинь нөгөө дайрсан хүн маань юу ч болоогүй юм шиг юу вэ гэд ороод ирсэн. За. Тэгсэн чинь бүр ингээ манай гэрхэн чинь бүр одоо бүр айх түгших бүр зэрэгцээ бүр эртэр хүнийг үзэн ядах бүр тийм сэтгэл шууд төрж байгаа байхгүй. Тэгээд нэг үйл явдлаас ийм 2 том блоктой болчихж байгаа. Тэрний дараа 2 жилийн дараа манай дунд ах маань бас нэг үйлдвэрлэлийн ослоор жоохон түлхтээд гүн түлхтээд тэрийгээ даахгүй нас орчихсон. Тэгэнгүүт манай гэрийнхэн тэр чигээрээ өхөл бол ойрхон юм байна. Гинтэл ирчт юм байна ерөөсөө. Болгоомжил гэдэг байнгын тийм нэг төгшүүртэй болцсон байсан байхгүй юу. Тийм. За
Тэгээд дараа нь мөнгөний блоктой. За социализмын хүмүүс чи угаасаа л нэг тий ажлаасаа хоцрохгүй очиод бүр чин сэтгэлээсээ ажиллаа хийж байгаа сарын сүүлд нэг цалингаа аваал тий. Нэг тийм ихтгэл өрөмжлөлтэй байдаг шүү дээ. Бас тэрний нэг хилтерхий би өөрөө бас нэг 50 гарсан явж байгаа болохоор. За мөнгнөөс холбогдлолтой дараагийн юм нь юу вэ гэхээр хүнд мөнгөө зээлүүлчих юм бол авч чадахгүй. Цаадуулж өгөхгүй шүү дээ. Өөртөө шинэ юм авахтай амар гэмшилтэй. Хүнээс нэг шиг юм авчих юм бол заавал давуулж өгөхгүй нэг өртөө юм шиг ийм тийм сэтгэлтэй дуусчин гэдэг тийм ойлгоцтой л ингээл өссөн гэсэн үг байгаа байхгүй юу. За тэгээ сэтгэлийн шид хөтөлбөрт орсноороо би яаж өөрчлөгдсөн бэ гэхээр би өөрөө сэтгэл зүйн байдал маань өөрчлөгдөөд өөрчлөгдөхийн тулд би юу хийсэн бэ гэхээр тэр нөгөө сайхан чөлөөгөө аваад энэ хичээлдээ бүх цаг цагаа зарцуулаад багшийнхаа хичээлийг сонсоод ментортойгоо ажиллаад ганцаарчсан уулзалтуудаа аваад тий одоо энэ олон нөгөө шид олдог олон аргууд дотроос өөр тохирсон гэх одоо аргууд байгаа шүү дээ хүнд чинь залбирсан, талархсан, мантра сонссон энэ бүх аргуудыг хэрэглээд сэтгэлээ нөгөө дотор байсан хүндүүр, дотор байсан айдсуудыгаа тайлсан. Тэгснээр би өөрөө 50 болохоор манай гэрийнхэн тэр чигээр 50 болж байгаа байхгүй. Нөгөө айдстай, ихтгэл дүрмжлэлтэй, байнгын болгоомжлолтой бараг зам хөндлөн гарсан байсан чинь маш ирчгүйдээ гэж айдаг байсан бол одоо нөгөө өөрийгөө ажиглаа сурчхаараа нөгөө үйлдэл болгон үг маань арай өөр болж ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүлээцтэй болж ирж байгаа. Яаран уурлаад ах нь болчихж байгаа. Тэгээд энэ бүхэн гэрт ингээд байгаад ахаар 3 сарын турш одоо би чи нөгөө нэг айхтар хичээлийг гэрийнхэндээ хийгээд штэ бас давхар. Тэгэл бясалгал хийгээ суух болохоор манай ээж ер нь бол их айхтар хүн л те. Тэгэл за чи суухтаа хүртэл ингэж суухгүй байна да чи гэл амир. Тэгэж амир одоо манай ээж ир үрж байгаа. Тийм. Миний яг доотлын дүү болохоор нөгөө сэтгэлийн шидийн нөгөө менторгүй ангийн сургалтанд суусан. За эгч маань бас эдгэрлийн тасгалжуулалтанд суусан. Ер нь бол манайх амбал зүйтэй боловч гэр бүлийн ерөнхийдөө энэ бүх хөтөлбөрүүд хамрагчаад байгаа. Тэгэхээр ер нь намайг маш их дэмжиж энэ гарч байгаа өөрчлөлтүүдийг маш их олж харж байгаа. Энэ нөгөө сэтгэлийн шид хөтөлбөрт орж ирэхээс өмнө надад үүссэн байсан биед гарсан зовирууд байсан. За нөгөө айдсаасаа үүдэлтэй бамбаа булчирхай өрсөлтэй. Дээрээс нь нөгөө хөлний судас бүдүрдэг. Энэ хоёр бол шууд л холбоотой гэж ойлгогдсон. Ингээ айгаал хичээл явахаар ч одоо нөгөө судас ингээ лугших те одоо айснаас болоод нөгөө булчирхаанууд нь өрөвсөх тийм юмнууд байсан. Дээрээс нь хараа бол маш сайжирсан. За бамбаа булчирхайг яаж сайжирсан энэ батлах вэ гэхээр 23 оны эрт илрүүлгээр бамбаа булчирхай 6 цангилаатай гэж гарсан. Тэр үед арьс маш их хураашдаг, им өндөр туунгаар уух заалт тийм юм өгсөн байсан. За тэр маань 25 оны 12 сард үзүүлсэн чинь 2 шиг цангилаатай болсон байсан. Бүр тэр бүр үнэхээр бүр супер надад болстой. Байнгын яана гэд мэдчихэр хүн чинь ингээ тэрэн дээр бүр анхаарал хандуулад идэм билээ. Тэгээ яана гэж бодвол тэгээд энийг бас өөрөө чин сэтгэлээсээ бүр талархаж өглөө болгон. Ингээ гадаа гараад явж байхдаа ч гэсэн би ингээ нөгөө галзуу хүн гэдэг шиг аман дотор юм яриад ингээ явж идэг нөгөө эд эрхтнүүдээ магтаад тэгээ явдаг аахгүй. Тийм. За судас бүдүүрэл бүр эцсийн шатанда буюу хаалгааны шатанд орсон байсан. Тэгээ бүр наашаа ингээ зангираа гараад ирдэг шүү дээ. Тэр маань одоо бүр ингээ зөөлрөөд ингээ зогсож ажиллахад ингээд төвгүй, тэргүй хатгачаад ахын тийм алга болцсон. Тийм. Бүр маш бүр тэр бүр миний нөгөө мөнгө олох их үсрэг бий болгож байгаа байхгүй юу? Би ч өөрөө нөгөө үйлсгийн газар ажилдаг, зогсож ажилдаг, тийм зогсож ажилдаг. Тийм болохоор тэр нөхцөл байдал бий болсон. Тэр бол сэтгэл зүйн хувьд бол намайг өстой маш их гоё өргөж өгж байгаа. Нэг зовирлал байн хөмсгөө зангидаа ингээ явж исэн бол одоо юу ч болоогүй юм шиг ингээ явж идэг. За нүдний хараа сайжирсан юу яасан? Үр дүн гарсан. За 20 оноос хойш ингээл үзүүлэх тоолол багас ингээд ихсээр байгаа л нөгөө хасах тал руугаа ороод бүр хасах 4.5 гэсэн зузаан линз зүүдэг болсон юмсан. За энэ нь бас нэг ихтгэл өрөмжлөлтэй холбоотой. За багада нөгөө ах нартай маань намайг ингээд тоглол гэж цуг гаргацдаг. Тэгэнгүүт ах нар маань өөртөө тоглох гээд намайг тэргэн дээр нь ингээд хүлж уйчаад нар руу харуулад ингээд тавьчаад явчихдаг гэсэн л та. Тэгэнгүүт би ингээд нөгөө анивцаар хагаад ингээд унтчихдаг. Эрэхт нь бүр хүснэ гойцсон ингээд юм унтсан л үйждэг гэсэн. Тэгээд би ингээд мэдээ ороод том болоод нүдний шил маань ингээд улам зузаараад ах тусам нөгөө нар руу харуулж тавьжсэн ах маань ингээд амар гимшдэг байсан билээ л дүүрх юм. Би ч мөн дүүгээ харааг нь муутгацсан юм да.
хөөрхий гэлтэйд ярьдаг байсан байхгүй юу. Тэр хүнийг би дотроо гимшээд ийн гэж бодохгүй байгаа шүү дээ. Би тэгсэн л юм би да би чи хараа муутай гэдэг амар бүр ихтгэлтэй. Тэгэл үзүүлээл нэмэгдээл. Тэгээд 10 сарын үед ингээ бүр нүд бүрлцээд болдгоо. Тэгээ 10 сарын үед нүд бүрлцээд харна одоо бас л муудж ин даа л гэдэг юм бодож байгаа байхгүй юу ерөөсөө л. Тэгээд 10 сард үр цах менторын нөгөө нүдний ивент болсон. Тэрэн дээр үрж ирээ суусан. Тэн дотроосоо бол өөрөө бас маш их том итгэл өмшиг олж авсан гэж бодож байгаа. Ер нь итгэл юм биш үү? Тэ? Итгэж юм бол ер нь болох юм байна. Тэгээд цаашаа хичээлээ үзнэ, цаашаага бүх нөгөө нэг магтах, талархах, залбирах хичээлүүдэд давхар хийн. Ингэх юм бол би итгэж юм байна гэх. Тэгээд тэр өдрөөс хойш нүдэн шилээ авлаа. Тэгээд би өргөнөөс гарахтаа бас жоохон эргэлзэж байгаа маа тэр чинь. За яах бол гэж. Юм мөрөгчгүй тэгээд одоо бараг хүмсээ зангидал ингэх үү тэгээд. Тэгээ гадаа гарсан чи үгүй шүү. Өөр шал өөр шүү. Тэгэл тэр өдрөөс хойш тэр холын хараа мэдэн шүү зүүхэ байсан. Тэгээ эмнэлэгт үзүүлсэн чинь бүр 2.5-2-той болцсон байгаа хгүй. Тэгэхээр нөгөө бүр сайжраад нөгөө муу гүнзгий линзэнд таарга болцсон байсан л гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тий тэгээ бүрэлцээдсэн билээ. Тий. Тэгэхээр энэ бол ерөөсөө муудаад байнгээ бодоод ирсэн чинь тэгээ сэтгэл зүй засагдаад сэтгэл зүй дээр ингээд өөрчлөлт гараад өөрөө сэтгэл зүгээрээ тайван байгаад орчны нөлөөч гэсэн тайван болоод ирэнгүүт энэ нөгөө надад байгаа биеинд байгаа тэр зовироо дагаад өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр энийг сэтгэлийн шидэд орж ирэхдээ хүн зөвхөн сэтгэлээ засах биш. Сэтгэл засагдсанараа бас ингээд биед байгаа зовирууд эрүүл мэнд юунаас үүдэлтэй ямар зовир нь арилах вэ гэдэг юм тодорхой болоод ирд юм байна л гэж харсан. Тэгэхээр та хэд маань одоо үнэхээр энэ хөтөлбөрт хамрагдаарай л гэж хүсмээр байна. Тий. Ганц өөр дээр үр дүн гарахгүй. Гэхдээ ер нь өөр дээр үр дүн гарахаар эргэн тойрныхонд ингээд бас нэг үр дүн гараад байдаг нэг тим юм байгаад байгаа шүү дээ. Тий. Давхар нөлөө байгаа. За хажуу талын хүмүүс маань илүү ихтгэлтэй, зоригтой болдог ч юм уу, амгалан тайван болдог ч юм уу те. Хүүхдүүд маань ингээд өөртөө ихтгэлтэй болдог ч юм уу. Тим үр дүн хавьт маань мэдрэгдсэн юм байна уу? Тий. Наадхан юм. Одоо байлгүй яах вэ? Би бас нэг юм яриахаа мартсан. Одоо би чинь нөгөө нэг үйл хөдлөлгөрөнгөний ажил хийж байгаа гэж байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө хүн өөртөө ихтгэлтэй, сэтгэл зүй тогтвортой болоод тахаар ажил хүртэл өөр. Тэгээ би саяхан ерөөсөө сая нэг хэдхэн хоногийн өмнө маш том хэлцэл хийсэн. За би өнөөдрийг бол энэ хоёр талыг бүх хэлцлийг аль альд нь харилцан ашигтай маш гоё хэлцэл хийнэ. Би бол чаднаа гэд тэ. Тэгээ гарсан. Тэгээд очиод ингээд бүр нөгөө талдаа маш таны давуу талууд, энэ давуу талуудыг хийгээд тэг бүр тэр өдөр би бүр яг бүрэн өөртөө итгээд бүр нэг тийм нэг өөрийн нэг өөртөө итгээд бүх зүйлийг гартаа аавна гэсэн хүн чинь нэг өөрөө итгэж. Тэгээд очиход нөгөө хоёр чинь нэг нь баг юу гэдэг юмтэй тэ шүүх мөх гээд маргаа нөгөөтг нь арай хойшлон ч гэдэг юм ингээд тийс өөр хоёр байсан хүмүүсийн чинь хандлага өөрчлөгдөөд нэх гоё. Тэгээ би гарч ирээд би чадлаа штэ. Тэгээ би баг тэрбум гарны том хэлцэл хийсэн. Яа. Сүнсэн сэрчээ. Сүнсээрээ зогцолж байгаа юм өөрчлөгддөг юм байлээ бүр. Тэгээ бүр маш гоё талархлыг хийх чинь бүр бизнестэй бүрэн дүр ашиглаж. Тий, одоо тэгээ би ашиглаж ингээд сураад хэлж байгаа. Тий. Таны Би болохоор манай гэрийнхэн цөөхөл учраас ерөөхдөө бүх хүн сургалтанд суудсан тийм болохоор аюу сайн ойлгож байгаа. Манай ээж бол баг сүмсэн сэрцээ. Яагаад сэрцээ ингээд тэгж ийна гэхээр би нөгөө жаргал хөшийн энэ подкаст болон бусад нөгөө одоо мантра эднэрийг би гэртээ амар чангаар тавьчихдаг байхгүй юу. Тэгээ нөгөө дуу хоолой сонсохдохгүй болохоор нөгөө хүн чи ярихгүй байгаа юм уу? Сонсох гээд байгаа байхгүй юу тий. Тий, тэгээ манай ээж чи одоо нөгөө ер нь бол жоохон тийм наснасаа залуу харагдаг гэх юм уу тийм царайтай хүн байхгүй юу. Тэгээд энэ нөгөө мантраг сонсоход ахаар ингээд арьс марсны ингээд төлөөгөөд гол байх шиг надаас ч бараг тэрч байгаа шиг бараг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ би ч нөгөө бас нэг жоохон залуугаасаа одоо бас нэг жижигхэн эмгээ удирдах гад нөгөө байгаад идэг байсан болохоор тийм ажил хийдэг хүн чинь ямар нэг юм хариуцаад хийхээр одоо бас нэг хүний алдаатай дутагдaltaй юм хэлэх ярих янз бүр юм болно шүү дээ. Уурлах, хуцаарлах. Тэгэнгүүт одоо нөгөө уурлах юм байсан ч гэсэн одоо уурлахаа байгаад за одоо нэг уурлах нөхцөл байдал болох юм бол нөгөө би нөгөө талархлын мантраг ажил дээр ингээд миктэй тэр ингээд асаа тавьчихдаг байхгүй.
Сүүлдээ хүүе дааг ихчээ нөгөө нэг өгнүүдээ тавиачи. Тий өгнүүдээ тавиачи тайвшрал да гэд тэгэддэг болцсон. Тий тэр яагаад зөвхөн тэр өгнүүдээ тавиачи гэж байгаа нь биш юм шиг байгаа. Яа тэгвэл нөгөө жараа багш хэлжсэн шүү дээ. Бүр өгнүүдийн бүр маш тийм гүн гүнзгий утгатай үгийг сонгож тавиад гэдгийг хэлдэж штэ тий. Тэр л юм шиг байна гэж би бодсон. Тэгээ хідээгээр нөгөө өгнүүд нь дахин тавтамжтай ингээд хилэгдэж байгаа ч гэсэн хүн тэрнээс залхахгүй байгаа тоххой. Амар гоё ингээд сонсоод зарим нь ингээ амандаа айлцсан ч явж байгаа шиг тий. Та нөгөө хэлчихсэн шүү дээ. Нэг анх хөтөлбөрт орж ирэхдээ ажилчтай айгу хэцүү байна гэдэг гомдлагч байсан шүү дээ. Би мангар гомдлагч. Одоо тэрийг бас ярьж өгвөл хүмүүс цаана баггүй. Би ингээд бол ингэж ажиллаад байгаа тэр тэгчих юм. Гэт нэг гомдлагч болоод ирсэн шүү дээ. Би нөгөө хоолны газар ажиллаад байгаа болохоор хоолоор хүнийг эмчлээд байна. Зөв. Тий. Тэгэхээр тэр хоолыг ингээд яг л нөгөө нэг технологийн дагуу хийх, яг л одоо тэр нөгөө зургийг авцсан байдлаар нь тавих гэдэг юм шаарддаг хүн болохоор би чи одоо жоохон эготой байлаа шүү дээ. Одоо чи тийх ёстой гэлтэй. Одоо би өөрөө эготой байгаад хахаар хүмүүс надаас цутааж эхэлж байгаа юм байна гэж би ойлгосон байхгүй юу. Тий. Тэгэхээр тэрийг дахиж бий болгох юм нь энэ манай багшийн мантра биш. Тэгэхээр одоо би багштай бол хязгааргүй талархаад баршгүй нэрэ энэ хичээлийн утга учир бол нэрэ хүнийг бол зүгээр сирен гэдэг ганц үг биш л гэж боддог. Маш мундаг. Сүнс яг ингээд хийвэл хамгийн аз жаргалтай байх, хамгийн их амжилттай болох тэр ажлыг мэдж идэг, хэлж өгч идэг, дуудж идэг. Гэтэл бид нар чинь тэр сүнсний дуудлага өгдлөөр амьдрахгүй ингээд тарихаараа нэг юм ингээд босгочдөг штэ тий. Тэгээ тэрэндээ баригдаад тэрэндээ хөлөгдчихдөг. Тэгээ сүнс тийш нь дуудаад тахаар тийш явахгүй ингээд энд хөлөгдөв. Ингээ хоёр дот итдэг. Зөвхөн миний шалгаар л юу вэ гэхээр яг тэр дотроос хатгаад байгаа тэр нэг мэдрэмжээ дагаад явхаар болдог. Тарихаараа ингээ бодоод үзэн. Тэгэхээр за энэ ажлаа орхиод яалтчгүй би тийшээ явах юм бол өстой балархаар байна. Дэми хаа гэдэг тооцоолоод бодоод тарихаараа бодоод үзэхээр яалтчгүй буруу болоод байдаг байхгүй юу? Бодлынхоо боол нь болоод. Тий. Тэгэнгүүт яг нөгөө бодлынхоо боол нь болоод бодолтоо захирагдаад за шиг энтэйгээл одоо дүүрс хэрэг гэл нэг ингээл байгаад идэх тий. Яг энэ дээр л нэг зориг гаргамаар юм бил. Зориг гаргаад яг тэр дотор дуудлагаанд дагаал хүчтэй хатуу шийдвэр гаргаад тэгэл зориглоод итгэл ингээд явахаар ер бусын байдлаар ингээд цаанаасаа наанасаа юм чинь ингээд бүрэлдээл бүтээл ингээд цаанч нэг болол босоод тэр. Манай данзар авч байгаа сургаал дээр бас тэгж байдаг. Юу муу вэ гэж асууж байгаа. Тэгсэн чинь хүний номгүй нь муу гэж байгаа. Гэхдээ тэр үеийн ном гэдэг бол өнөөдрийн бидний номноос өөр байхгүй. Өнөөдөр бид нар бол нэг бахан мэдлэг хураахыг ном гэж ойлгоод байгаа тийм. Тэрийг хэлэхгүй байгаа. Дээр үеийн тэр ном гэдэг ойлголт бол яг энэ сүнсний ойлголтыг ном гэдэг гэсэн. Буддийн сургаал ч юм уу тийм. Сүнсийг хөгжүүлэх бясалгал ч юм уу. Энэ ухаарлын гэрлийн тухай ойлголтуудыг бол ном гэдэг байсан байхгүй. Тэгэд юу муу вэ гэсэн чинь хүний номгүй юм. Тэгвэл юу сайн бэ гэдээ асуусан чинь чин зориг сайн гэж. Тэгэхээр тэр чин зориг гэдэг юм чи хаанаас гардггүй гэхээр эндээс гард юм байна. Энэ дотроос. Зөвхөн бодлоос бол тэр зориг гардгүй юм байна. Бодлоос гарч байгаа тэр зоригуд бол жоохон эгоны тийм нэг хотлаа өөрийгөө нэг хөөрөгдөг шүү дээ. Яг эндээсээ ингээд огшиж биш. Зүгээр энэ тархин дээр чаднаа яадгийн ингээл нэг юм худлаа ингэдэг штэ сасгантай. Тиймэрхүү зүйл бол бодол дээр байдаг бол яг тэр цотоод сүнс өвдөл мөн чанар зүрхнээсээ гаргаж ирж байгаа зориг бол өөр байдаг, мэдрэмжээр байдаг. Тэр зориг бол үнэхээр хамгийн сайн байдаг. Хамгийн зөв сонголт. Хамгийн зөв сонголт тэн дээр байдаг юм байл. Сэтгэлийн шийд гэдгийг заавал сургалттай биш. Таны яг ингээд амьдрал дээр чинь ер нь юу юм? За би энэ сэтгэлийн шийдэх хөтөлбөрт бүр хамрагдахаасаа өмнө зүгээр ер нь бол нэг жижигхэн хитэн хоргочоод хүн удирж байгаа хүн хувьд би нэг лоозон шиг юм ингээд галтгоондоо тавьсан мэдвэсэн байхгүй бүр зориудаар өөрөө бичээд уурыг дарвал булчин чангарнаа, уурыг ойлгуул сэтгэл амарна гэж бичсэн мэдвэ байхгүй юу. Тэгээ би өөрөө тэгээ бичсэн. Нөгөө тэгээ заримдаа ууралчхаараа өөрөө тэрийг хардаг. Тэгчээд одоо миний нөгөө хэрглэж байгаа ажил дээр хэрглэж байгаа арга болохоор хүнийг магтах талархах байхгүй юу. Тэгэл тухайн үедээ ингээд ажил амжихгүй 20 одоо жишээлбэл менюн дээр 15-20 минутын
хооронд би хоолоо хийгээд өнгөд баталгаа өгсөн байгаа шүү дээ. Тэрэндээ заримдаа амжихгүй гарна. Тэгэнгүүт ч одоо тэгээ шурдлаач гэдэг тэрнээсээ болол жоохон тардургийн шүү дээ. Тэгэнгүүт тэр процесс өнгөрсний дараа тэр хүнийг магтдаг. Очи ёстой мундаг. Чи л байсан болохоор ингээ амжуулаа хийчлээ шүү дээ. Чи байгаагүй бол гэл тэгэнгүүт тэр чинь бүр зүгүрстэй ингээл бүр мөр зүрэн тэгшрээд амар гоё болоод ирж байгаа байхгүй юу? Би өөрөө хуваараа цаанаасаа өгөл гэдсэн л хальтаа нэг жилийн өмнөөс нэг 15-аас 20 хүнийг ер нь сардаа ер нь бол нэг их баг ямар нэг хэмжээгээр нэг жижигхэн баярлуулчихдаг гэсэн байхгүй юу? Тэгээд одоо манай энэ сэтгэлийн шидийн ангийнхан гэх юм уу? Манай даваа менторын ангийнхан энэ 10 сараас эхлээд хідүүлээ ярилцж байгаад ингээ сар болгон одоо нэг буян үлдчихье гэдэг групп бий болгосон. Тэгээд 11 сарда бид нөгөө инрэл асрамжийн газар анхныхаа юмыг өгсөн. Тийм. Та бол сэтгэлийн шидийг магтаалаар ашиглаж байгаа юм байна тий. Та бол хүнд тусалж энэ их чин сэтгэл гаргадаг юм байна. Тэрүүгээрээ ажиллаа бүтээж байгаа. Тэр чин сэтгэлийн чинь шидийг авчирж байгаа тий. Тийм юм байна. Манай хоёр менторийн хувьд ер нь сэтгэлийн шидийг яаж ашигладаг ер нь өгж ойлгодог. За миний хувьд болохоор сэтгэлийн шид гэдэг чинь ерөөсөө тэр чин сэтгэл. Тэр чинхүү сэтгэл гэдэг нь чин гэд хэлэхээр нэг цаанаасаа нэг чэ үсэгний аваад тавтан чинь яг нэг гой орж ирж байгаа. Зингээл эндээс ингээд чин түрүүний данзаа харуулж байгаа үүн дээр чин зориг гэдэг шиг чин хүсэл, чин сэтгэл гэдэг зөвлөл ерөөсөө сэтгэлийн шид юм байна. Гэтэл бид нар нөгөө чин сэтгэлээ дараад нөгөө олон гомдол олон сөрөг мэдрэмжийн давтамж энергиэрээ дарчаад өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сонсохгүй мэдрэхгүй болчихсон болохоор яг тэр зүйлийг ингээд дарагдсан бүх олон муухай энергиудыг гаргаад ирэхээр дотоод дуу хоолой чин сэтгэл гарч ирдэг юм байна. Тэр чинь бидний сэтгэлийн шид юм байна л гэж. Яг тий гайхалтай. Манай даваа метр Сэтгэл гэдэг юмыг бид нар эхлээд ойлгох хэрэгтэй юм. Сэтгэл гэж яг юу юм бэ? Юугаа яриад байгаа юм гэдэг. Эхлээд ойлгочих юм бол тэрийг тодорхойлох. Тэгээд тодорхойлчих юм бол өөр дээр хэрэгжүүлэх юм байна. Тэгм одоо түрүүн багш хэллээ шүү дээ. Зүгээр мэдлэг мэдээлэл гэдэг зүйл чинь өөрөө яг юу юм? Сэтгэл гэж яг юм. Сэтгэл гэдэг чинь одоо хэрвээ та өөрөө муу юм бол та яг хин бэ гэдгийг өөрийгөө тодорхойлж ойлгох хэрэгтэй юм гэдгийг би ойлгосон байхгүй. Одоо бид нар чинь нөгөө мэдлэг мэдээлэл ч юм уу ингээ авсан мэдлэг мэдээлэлээр өөрийгөө би юм хүн. Тэгээд нийгэмд одоо нэг цензуур тавьж байгаа шүү дээ. Тэр цензуураар хин нэгний илэрхийлэлээр одоо матрикс гэж яриад байгаа шүү дээ. Тэр матриксын тодорхойлолтын дотор бид нар амьдраад байгаа юм бэл. Энэ нэг юмнасаа гараад өөрийгөө ингээд нэг жоох ажиглаад сурчих юм бол сэтгэл гэдэг зүйл чинь хаанаас эхлээд байгаа, юунаас эхлээд байгаа гэдэг юм ойлгох юм бэл. Тэгэхээр нөгөө нэг бид нар ингээд өөрийгөө ингээд сэтгэлээ ариун байлгыг, гэгэрий ч юм уу ингээд зөв байлгыг гэвэл бид нар чинь туршлагаар одоо ингэж энэ сүнс чинь ингэж тэжээгдэж одоо ингэж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэр туршлага гэдэг зүйл чинь мэдлэг мэдээлэл гэдэг хоосон юмар чэнэглэгдээд нөгөө нэг махан биеэ тийжээгээд махан биеэ ингээл бид нар хайрлал яваад байгаа боловч дотор яг өөрийнхөө жинхэнэ өөрийнхөө мөн чанар сэтгэл гэдэг юм аяарс хайрладаг юм байна. Би ямар тийм юм би өстө тэгчлээ тэр үед л тэгдэг байж гэл дандаа л тэгдэгтэй тэгсэн үстэй нэг удаа би нөгөө мэдэн штэ хэлтий. Та нэг удаа өөртөө хайртай гэж хэлж үзчихсэн нөө. Нэг удаа өөртөө дотор хүндээ баярлалаа гэж хэлж үзчихсэн нөө. Энд чинь жинхэнэ таа шүү дээ. Өөрийгөө хайрлана гэдэг нь тэр гоё ховц сунар аваад тэр гоё гоо сайханд ороод авах нь биш. Энэ дотор хүний нэг ч удаа ингэчээсэ гэдэг талаасаа би хүмүүст их ойлгуулдаг. Тэгэхээр далд ухамсар гэдэг юм аа бид нар ойлгох хэрэгтэй юм. Сэтгэл гэдэг юм аа ойлгох хэрэгтэй юм байна. Оршихуй мөн чанар гэдэг юм аа ойлгочих юм бол дөрөв нэг отгоогч шиг нөгөө дотроосоо засарсан хүн ямар ч үйл хийсэн тэр ингээ бүтээд идэг юм байна. Ингээд энерги нь ингээд одоо яадаг юм те. Тэгээ ингээ цацраад идэг болохоор бүтээд идэг юм те. Тэгээ тийм хүмүүст ингээд бүр татагдаад идэг штэ. Тэгэхээр би бол ерөөхдөө сэтгэл гэдэг зүйлийг тэгж ойлгож байгаа. Тэгэхээр хүмүүс маань ерөөсөө тэгж ойлгоосоо гэж бас хүсэж байгаа. Өндөр гоё хэллээ. Сэтгэл гэдгийг эхлээд ойлгоно гэж те. Сэтгэлээ ойлгоод ирэхээр хүн өөрийгөө таниад эхэлж байгаа. Тэгэхгүй бол яг таны хэлснээр тэр гаднаас хэлсэн баахан тодорхойлолтоор матрикс дотор орчоод тэрэн дотор амьдрал яваад өөрийгөө мэдхгүй. Тэрэн дотор амьдарсаар байгаа тэгээд дуусгуулагчны хараа. Тэгээ ингэж байгаа байхгүй юу? Өөрийгөө гаднаас хайхад байгаа байхгүй.
Яг үгүй. Би одоо хэн блэ гэл. Нэг одоо ингээл та дөрөөс асуугаал одоо ингээл хүмүүсээс асуугаал. Тэгэл би ч одоо ямар диплом уулаа, хизээ амжилт гаргалаа, яалаа. Надад ч хэдэн медаль байгаа байлаа гэл те ингээд бодоод идэг. Сэтгэл хязэг зүйлийг бид нар дотроос айх хэрэгтэй юм. Дотгошоогоо өнгөж жижиг бид нар юм ойлгочоод гадагшаа өнгөхгүй бол дотгошоогоо өнгөөгөөчгүй ээжж тэр тэглээ ингэлээ. Баахан гомдол ирдэг те. Хамгийн амар. Тэгэл нөгөө бүр сайн дураараа гомдол те. Өөрийгөө тодорхойлж Яг байгаа. Тэгээ хин нэгэн хүн хурж ирэл тань ингээл чичилчих юм бол за би л ийм л хүн юм. Ингээл дуусаа. Бүх юм дуусаа гэл. Тэгээ шүн унтаад босоод ирэхээр зүгээр болчиход байт. Сэтгэлэн дүүрэх. Тэгээ энийг л ойлгох хэрэгтэй. Подкастын маань ивент итгэж байгаа Аведа гэдэг энэ брэнд байж байгаа. Тэгээ манай подкаст ч одоо ивент итгэжтэй бас ингээ явдаг болсон. Тэгээд манай үндэсний үйлдвэрийн Шавнараас маань ивент итгээд байгаа л да. Тэгээд энэ бол биеийн хорыг гадагшлуулах нөгөө органикийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Бааны давс, бааны сүү, тэгээ органикийн шингэн саван тэр хэрэгэлдэг. Ялангуяа хүүхдүүдтэй бол одоо энэ органик саван хэрэглүүлж ивэл их айтайхан. Манайх ингээд энэ нэг ийм савтай ингээд юу өгөөд тэгээд ийм канистртэй томоор. Савшаа өөрөө өгсөн юм тийм. Нэг ийм савтай аваад томоор нь бас авчих واخгүй юу. Тэгэхээр савнаасаа энүүгээс аваад ашиглаад бүтэн жил ашиглад юм байлээ. Тэгээд хорыг гадагшлуулах, биеийг цэвэрлэх бүтээгдэхүүнүүд сайн хэрэгжилж ивэл бидэрт бол их сайн байна. Тэгээд бааны давс эднэр бол ингээд нөгөө хавдар мавдартай хүмүүс энэ нөгөө химийн хороо гадагшлуул гэдэг шүү дээ. Тэр мөрөнд ингээд хэрэглэхэд их сайн үр дүнтэй байна гэд ийм үр дүн бас өгсөн байгаа. Тэгээд Аведа брендийн энэ бүтээгдэхүүн ингээд багц гаргацсан байгаа юм байлээ. Бэлгийн багц тэгээд та бүхэн бас хөдөлтөж аваад хин нэгэндээ бэлгэлүүд энэ Монголынхоо сайхан юм органик бүтээгдэхүүн бэлгэлүүд эрүүл мэндэд тустай их сайхан бэлэг болно шүү. Тэгээд ивэд итгэж байгаа Аведа брендийнхэндээ бас баярлалаа гэж талархмаар байна. За тэгээд хоёр маань одоо сэтгэлийн шидэд ингээ 3 сар хамрагдаж те энэ хугацаанд одоо хажуудч сууж байгаа ментор багш маань бол сууж байна. Ментор багшийн тань оролцоо таны яаж дэмжиж чиглүүлж танд яаж нөлөөлж чадав гэдэг нэг юм асуулт байна л да. Бүр нөлөөлөхөр барах уу бүр үнэхээр бүр супер. Жишээ нь гэтэл ингээл зүрх тэлсэл тухгүй байдал бол яг энэ зүрх тэлсэл тухгүй байдал яг айл цаг үеүүдэд танд ямар үйл явдлуудаар энэ байсан байна гэдэг хөөж байгаа. Тэгэнгүүт л нүдэн айнаал ингээл тэр мэдрэмжээ хөөгөө явахад нэг 3 жилийн өмнө за яг нэг өсвөр насны үед тэгэл ахаал уушаа явахад яг нэг хүүхэд насн дээр очиж байгаа. Би нөгөө үг хэлэмжүүдээ бас зарим мэдэхгүй. За яг яах вэ гингүүт нөгөө ингээд хилээд үзүүл яасан бэ гэд гэр нэрээ тийм байна гэд. Тэгэхээр ингээд нэг хүн чинь нэг юм заавал ингээд тийм гаднаас ингээд юм дагааж ингэж чиглүүлэх ийм байдлаар болж тэрийг ингэж явах нь хамгийн чухал. Тэгэхгүй яг дангаараа ингээд бид нар чинь яг энэ өөр дээрээ ажиллаж бас бүрэн чадахгүй тий чаддгүй юм байлээ. Тэгэхээр энэ дээр бол маш тийм ингээд менторуд маань ашиг тушиг болоод яг тэр гол хүүхэд насны болоогүй яг тэр мэдрэмжүүдийг за тэгвэл тэрийг ийм болгож хувиргаад ингээд тгий хоёлаа гэдэнгүүт бүр яг тэн дээр очиод ингээд ч юм бүр ингээд уйлна бүр би ч бүр өстэй нус нулимстайгаа холилдсон шүү дээ уйлаад бүр ичхий байхгүй уйлаад тэгээд тайвшраад ирэхээр ингээд гар хөлмөлөө ингээд одоо тэгнэ гэд маш том чиглүүлэг өгжөөж өнөөдөр миний тэр блокийг одоо миний тэр бага насанд үлдсэн бүх зүйлүүдийг ингээд арилгаж өгч байгаа маш буянтай хүн. Тэгээд энэ бол ингээд энэ нөгөө сургалтын бүр маш чухал зүйл. Өнөөдөр намайг бас ингээд өөрчлөгдөхөд бас ингээд үр хүүхдүүдтэй ингээд бас сайхан хайраар дүүргээд энэ бүх зүйлийг ингээд өнөөдөр тусалж өөрчлөсөн бол бас таны маш том гавьяа байгаа шүү. Тэгээд өөдч маш талархлаа гэж хэлмээр тий. Үнэхээр манай сургалтын нэг тийм өөрмөц онцлог байгаа. Бүх юм ингээд шинжлэгдэх шаардлагатай байгаа. Одоо ингээд 2026 ороод гараад цааш та он жилүүд бол бүр ийм эрс шинжлэлийн тийм цоо шин ирэн үе ирж байгаа. Одоо ирэх жилүүдэд биш дээ энэ мэдлэг гэдэг юм ямар ч үнцэнгүй хэрэггүй болчихно. Мэдрэмж дотоод сүнс сэтгэлээ хөгжүүлсэн хүмүүсүүд оршин тогтно. Тэрийг хөгжүүлж чадаагүй хүмүүсүүд бол ер нь энэ хорвоо дэлхий дээр байх уу байхгүй юу гэдэг ийм асуумж чиг тэнгэрээс асуусан нэг тийм сонин цаг үе ирэн үед ирж байгаа байхгүй юу. Нөгөө энээс илүү барьж байгаа утас маань илүү ухаантай болсон учраас бид нар одоо мэдлэг энэ тарихны асуудал аюу асуудалтай.
нөгөө байгалийн шалгал гэдэг шиг юм яах вэ? Яг үнэ байгалийн шалгал явагдаад байгаа байхгүй юу? Харин мэдрэмжээ хөгжүүлсэн, сүнсээ сэрээсэн ийм хүмүүс бол одоо цаашдаа явна. Ийм шин сонин эрен үед ирэх гээд байгаа. Гарч ирж яана л да бид нар. Тэгээ энэ эрен үед бол яг биднийг ингэж нөгөө блокийг маань тайлж, сэтгэлийг маань цагааруулж, хөнгөлж тэ ингэ дээш нь гаргаж ирэх хүмүүс бол маш их хэрэгтэй байгаа л да. Яг энэ манай сургалтын онцлог болохоор хүн бол ингээд хүмүүс бол ингээд өөрсдөө нэг юм ойлгоод, сонсоод, зөвөр нэг сургалтанд суугаад тэгээ болчих юм байна. Тэгээд ингээд сүнсээ хөгжүүлчих юм байна гэж боддог. Тэгтэл бол бас үгүй. Бас их төрөлдөд идэв нөгөө тархин дээрээ л нөгөө юм ойлгоод тэх юм байна тэгэл өөрөө ажиллах гэхээр өөр дээрээ нэг жоохон дутуу. Ингээд их маш их цаг алддаг нэг юм асуудал байгаа бол манайхан ч нөгөө ганцаарчлаад яг тухайн хүнтэй ингээд яриад ингээл чинь нөгөө хүнийг хөндлөнгөөс харж агаад та ийм юм биш үгээ ярихаар чи нөгөө хүн чинь зүгээр дорон тий хапга босоод ирдэг. Төрөвчлсөн нэг юм яваад байгаа шүү дээ. За хоёрын маань хувьд яаж ажилласан? Ментортойгоо бол бүр илэн даланггүй л ярьсан. Одоо нөгөө өстө бабиг үг гэдэг шиг л ярьж байгаа юм чи тэгсэн гээл тэр дотроос манай ментор маш оновчтой үгүүдийг олж тий нөгөө бяцлаглынхаа үед яг тэр гоё өгнүүдээ шигтгэж тэгэнгүүт бүр ингээд яг л орж ирд юм бэл. Нөгөө миний нөгөө өхлийн айдас маань яасан бэ гэсэн чинь 3 настай 4 настай байх үедээ гэртээ сойжлогдсон уйлаал ингээ байж байгаа хүүхдүүд төр очиж байгаа байхгүй юу. Тэгээл тэрийг өөрчлөөд янгуч ингээд нөгөө айж исэн яаж исэн юм шал өөр болол сэтгэл тайвшраад ирд юм билээ. Тэгэхээр одоо яг нөгөө бид нарыг ингээ сонсож байгаа хүн 3 настай 4 настай тэр очино гэдгийг нь яад юм болоо гэд бас бодход байх л та. Юу яриад байгаа юм болоо гэдгийг нөгөө мэдрэмжээ өөр дээрээ мэдрэх өөрийгөө ажиглах. Одоо тэгээд бид нар явж байхдаа ч гэсэн өөрийгөө ажигладаг болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр болгон тэр ажиглалт маань яг тэр бие дээрээ оршоод чадчихижил цаашаагаа явж олох юм билээ. Тий. Тэгээл нөгөө одоо яг давуу тал гэдэг байгаа менторийн маань ганцаарчилсан уулзалт бол супер. Хүн болгонд бол тэр маш том тэр үндсэн том блокуудыг олоод өчнгүүд цаашаагаа өөрөө ингээ дахин давтаад аль болохоор л өөр дөрөө ажиллахыг бодож байгаа шүү дээ. Тэгэл хүн чинь өөрийгөө ажиглаад өөрөө ингээ бүр бага наснаасаа эхлээд бүр хөөгөөд ингээ бодоод ингээ хайгаад эхэлт юм билээ шүү дээ. Урд чинь бол тэхгүй шүү дээ. Одоо яг л энэ одоо харж байгаа байдлаараа л зүтгээд байгаа юм чинь бүр. Одоо энэ сургалтанд орсноороо өөрийгөө ажигладаг болно гэдгийг үг хэлнээсээ, үйлдэлнээсээ хүртэл өөр болоод тэгээ хүмүүстэй харьцаа, за мөнгөтэй харьцаа, тэр мөнгө гэдэг маань одоо эд баялаг гэдэг нь биднийг тойрж хүрээлээд ингээ байж байгаа юм байна. Энийгээ ялгаж салгаж ойлгохоос ахуулаад ерөөсөө бид нар чинь маш баян хүмүүс юм билээ. Монгол угаасаа л баян. Гэтэ бид нар бас баян юм билээ гэж хэлмээр санагдтал бүр манай ментор чиглүүлж чадсан л гэж хэлж байгаа. Одоо бас манай энэ монголчууд ч өөрөө их тийм сэтгэлгээний чадамж өндөртэй артам юм тий. Маш хурдан хугацаанд шууд ингээд суралцах чадвартай. Тэгээ яхаа хүмүүс бол ингээд байгаа. Энд чинь бид нар нэг тийм сэтгэл зүйн ажил хийж байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь одоо ямар ч сэтгэл зүйн ингээ мэрэгжилгүй хүмүүсийг одоо ингээд сэтгэл зүйн ийм юмнууд ингээ хийлгээд тах юм ч гэдэг юм. Иймэрхүү шүүмжил бас ингээ гардаг байхгүй юу. Тэгэхээр энд бол ингээд бид нар хуучин нийгмийн тэр арга барилуудаар шин одоо энэ эрен үед бол амьдрч чадахгүй болохгүй. Нөгөө хувьсгалын дараа өмнөх нийгмийн юмнууд хэрэггүй байдаг штэ. Тэ? Феодалын нийгмийн үеийн юм ардын хувьсгалын дараа ямар ч хэрэггүй болчдөг штэ. Нөгөө эрдэнэ чинь тэ итгэлт баян эрдэнэ хоёрын байр суурь ингээ солигддог үстэй. Тэ? Тэр шиг социализмын үеийн тэр хэрэгслүүрүүд арчилсан нийгэмд хэрэггүй болж байгаа штэ. Яг тэрэн шиг ийм нийгэм маань өөрөө цоо шин ийм хувьсгал руу орж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ эрен үед хуучин нийгмийн нэг диплом үзүүлж байгаа л тий. Би ийм гээл тэгж жагаад ингээ хийдэг тэр байдал бол одоо юу хэрэггүй болно. Одоо баг одоогороо ингээд нэг хүнийг дипломыг харж ажилд авах нь гэхээсээ илүү ур чадварыг хардаг болчиход байгаа шүү дээ, тийм ээ. Диплом биш хандлага тэр хүний сэтгэл зүй тэгээд ур чадвар нь байвал тэр дипломтой дипломгүй ажилд авч байгаа шүү дээ. Яг нэг ийм хувьсгал явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр энд бол бид нар тэр сэтгэл зүйн шилэх ухаанд үзээд байгаа аргачлалуудаас илүү дэвшилтэд, илүү хурдтай, илүү нэг ийм бясалгал тийм ээ энэ бэлэг эрдэмийг хослуулсан аргаар хүний сэтгэл рүү нэвтэрдэг аргыг олж нээгээд илүү ийм дэвшилт дараагаар явж байгаа учраас
тийм сэтгэл зүйч мэрэгжилтэй хүмүүс заавал байх ёстой гэсэн юм бол байхгүй. Шинэ нийгэмд бид нар шинэ аргаар явнаа л гэдгийг бас хэлмээр байгаа. Тэгээ яг энэ аргуудад маань манай монголчууд маш хурдан ингэ суралцж байгаа байхгүй. Тэгээ маш хурдан суралцаад шууд өөрийнхөө хүчийг л олчиж байгаа. Би ингээд байгаа юм байна гэдэг өөрийгөө олчингууд хүнийхээ хүн дээр ажиллаж болж чадчих байгаа байхгүй. Яг Хүний дотор байгаа өвдсийг, чадварыг, хайрыг дипломоор баталгаажуулж чадахгүй гэж. Тэгж бас би адвайсаар хариулчмаар байна. Тэмхүү шүүмжлэлт бас гараад байгаа. Тий. Тэгээ одоо нөгөө хүмүүсийн чинь одоо танай ментор тэр гэл одоо ангиа сонгоод оронгууд ментор сонгогдсон шүү дээ тий. Хэрвээ яг тэрүүгээр шалгаад идэг гэсэн бол бид нар энэ ямар сургууль төгссөн бэ гэж ингэж хайна үстэй тий. Тэгхгүйгээр шууд орж ирээл одоо бишрэх хэмжээний болсон байна гэдгийг өөрөө тэр нөгөө диплом шаардлагагүй байх заавал үзэх шаардлагагүй л гэж харагдаж байгаа байхгүй юу? Ер нь бол тий. өөрийн бодит үрдүүл хамгийн. Тийм бодит үрдүн маань тий. Тэр хүн ямар байж байгаад ямар болсон те хэн байгаа өөр дээрээ яаж өөрчлөлт гарсан гэдэг нь л чухал. Тэрийг харж байгаа л манайхан бол менторудаа сонгоно. За ингээд манай хоёр менторуудын маань төлөөлөл ингээд хоёр сайхан ментор маань ингээд сууж гин. Тэгэхээр манай хоёр ингээд ментор хийгээд ажиллаж явах явцад ер нь өөрт чинь ямар бэрхшээл хүмүүстэй ажиллаж явах явцад ямар те юм бэрхшээл тулгарч ямар хүмүүс нэг өсөж өндийгөөд ямар хүмүүс нэг жоохон хоцрогдож үлдчих гээд ингээд ах шиг байна. Энэ ажлынхаа нэг юм туршлагаас олцчих өгч гэж хүсэж байна. За баярлалаа. За одоо 24 оны 9 сараас хойш одоо сэтгэлийн шиг хөтөлбөртэй ментороор хийгээд ажиллаж байна. Тэгээд энэ хугацаанд маш олон кейстэй янз янзын одоо асуудал туулал хүнд хүмүүс ч орж ирж илаа, хөнгөн хүмүүс ч орж ирж байна. За тэгээ харахад бол хамгийн гол нь нөгөө сургалтандаа ихтгэлтэй хүмүүс, итгэж байгаа хүмүүс маш хурдан үрдэн. Хэдийгээр нөгөө яг нөгөө цаг зав, ажлын цаг зав сул байгаад ч гэсэн нөгөө юу ажлын цаг завыг гарахгүй, суралцах боломж нь олдохгүй байгаа ч гэсэн хоцроод ингээ араас нь хичээлээ үзээд яваад байгаа ч гэсэн нөгөө итгэл нь өндөр байгаа хүмүүсийн маш хурдан үр дүн нь өөртөө нь гараад ирж байгаа. Жоохон ингээд хойрогдоо итгэл үнэлж жоохон сул тэгээ маш их гомдолтой, бодол ихтэй бүх юм дээр нөгөө нэг баталгаа нотлохоор шаарддаг. Шинжлэх ухаанч зүйлд итгэдэг хүмүүс маань жоохон судлаад нөгөө нэг бүх талаас нь ингээд судалгаа нотлохоор баталгаа хайж явсан байгаа тийм тий. Тэгэхээр хамгийн гол нь хэрвээ ийм өөрийгөө яах учраа болохгүй яг нэг ийм сургалтад орж ирэх гэсэн бодолд итгэл үнэмшилтэй байгаа бол яг Итгэл өгөх нь байна тий. Итгэлээ өгөх нь хамгийн чухал. Би таны ярианаас ингээд хэд хүнд кейстэй хүмүүстэй ч гэсэн ажилласан гэж байна. Та нэгийг бас нэг хамгийн хүнд байсан хүмүүсээс ярьж өгөл яхал. Хүнд кейстэй хүмүүс гэхээр бага наснда нөгөө хүчирхэл төрсөн хүмүүс бас их байгаа. Тэр хүмүүсийн тул нөгөө нэг бус удаа хүчирхэлээр давтцсан. Тэгээд яг амьдрал нь бүр ингээд нүдний харцсан бүр нөгөө унтсан тий. Амьдралд итгэлгүй болцсон. Тэр зүйлүүд нь одооний амьдралд нь ингээд нөгөө бусдад итгэхгүй, өөрийгөө үн цэнгүй гэсэн амьдралын маш итгэл үнэмшилгүй тийм болцсон. Тэгээ нөгөө хань ижилтэй хүртэл итгэхгүй тэгээ нөгөө ганц би амьдарч байгаа ч юм уу. Тийм хүмүүс. Нөгөө нууц ихтэй хүн байх тусмаа л тэр хүн нэгтгэхгүй. Яг нөгөө бодол тарих нөгөө олон шалгуур үзүүлэлтээ ингээ өмнөд тавьчаад би итгэх болохгүй энэ хүн тэгвэл яг дараагийн асуудал юу болох вэ гэдэг нөгөө зүрэг олон итгэл өмчлүүд нь гарч ирээд хөдөлгөөнд оруулахгүй байлгаад. Яг үнэ. Би бас санал нэг байна. Түрүү манай доогийн ихч бас ярьж ирсэн нөгөө хамаг ямаа л ментортай ярьсан гэдэг. Яг л ингэж хамаг ямаа уудлаад нөгөө нууцаа ингээд нуучаад тэгээд ингээд нэг энэ нууцтай хүн чинь ерөөсөн маш их хэцүү амьдэрдэг. Тэгээд амьдрал юм хоон ингээл янз бүрийн юмнууд тохиолдно. Тэр болгонд ч хүнд хэлмээргүй юм байна, аим арч юм байна тий. Тэгэнгүүт трийгээ нуучаад ингээд байгаа хүн ерөөсөн тасал авахгүй дээшээ гарч ирэхгүй байгаад байгаа тохиолдол маш илбэг юм байна лээ. Нэг нөгөөх нь бодоод яг манай Дарима менторын хэлсэн тэр итгэлгүй хүмүүс. Итгэдэггүй, тархиаг ажилуулдаг хүмүүс.
Тэгэл дарга цэрэг одоо тооны хүмүүс бас их тэгдэг штеп. Тооны нягтлан те зарим одоо эмчнэр хүртэл ингээд тархиа маш их ажилуулсан тийм хүмүүс бидний энэ яриад байгаа эмчин тархины ажил ойлгох асуудал яг ойлгох юм байх нь байна. Гэхдээ мэдрэх нь чухал тийм асуудал байна. Тэгвэл мэдрэмжээ анзаарахаар чинь бодлыг байхгүй болгож иж энэ дээрээ ингээд мэдрэмжээ анзаарна. А бодол дээрээ ингээд дүүн шинжилгээ хийгээл за энэ тэх юм уу ингээд байгаа хүн ерөөс мэдрэмж рүүгээ бууж чадахгүй. Тэгээ сургалтын үр дүн гарахгүй. Ингээд бидний нэлээд зовоодаг асуудлуудас байгаа л да. Гэхдээ бид нар нэг юм бас ингээд бахархалтай хэлчихэд ингээд манай менторууд бид нэр ингээд маш хүнд кейстэй тийм хүмүүстэй ингээд бүр улаан нүгэр ингээд толж ажилдаг. Гэхдээ бидний энэ аргачлал үнэхээр гайхамшигтай учраас маш богино хугацаанд тэр үнийг бол ингээд тэр яста нэг амжигтай тэр сэтгэл зүйн төлөөс нь сутагдаж гаргаж ирч чаддаг. Тэрүүгээрээ бол үнэхээр бас бахархмаар гайхалтай. А тэр нь бол би ингээд сэтгэл зүйч доктор хүн гэж ярьж байгаа. Яг ийм кейстэй хүн бол 5 жил зарцуулна гэж байгаа байхгүй юу? Тэгэхдээ бид нар бол нэг дээтэл нэг 6 сар 3 сарын дотор шал өөр болгоод гараа. Манай даваа менторын хүмүүстэйгээ ажилласан туршлага. Тий, манай дээр бас яг тиймэрдүү хүмүүс зөндөө байсан нөө. Анх орж ирэхэд нөгөө хөтөлбөр дөнгөж ихлээл бүртгүүлэл орж ирдэг штэ. Тэгмүүд камера нээхгүй. Бүгдээр нэг ингээд нэг нэр нь хүртэл одоо баг нэг юусэр iPhone гэдэг нэртэй тий. Яг хин гэдэг нэр нь овг нэр нь байхгүй. Манайхаа овг нэрээ бичээд ингээ ороод ирээ. Эхний айц чинь камерын айц байна. Гэхдээ би эхнээс нь ингээл хүмүүстэй дөнгөж эхлэхэд нь ингээл харилцаж эхэлж байгаа юм л. Тэгэл олонний өмнө гарах айцтай зүгээр зүүмний ард ингээд дэлгэцээ нээгээд ингээ ярихад хүртэл ингээ айцтай тийм хүмүүс. Бас манайх ер нь ихэнх дэмэртэй байсан. Манайхад ер нь жоохон дотгошоо хүмүүс шүү дээ. Тэр нэг хөтөлбөрт орж исэн хүмүүсийг харахад анхны блокуудын 3 сарын өмнөх одоо ингээ харьцуулахад маш гоё дэлгэрж байна. Манай метр бас метрүүдийн хүмүүс маш гоё дэлгэрч байна. Тэгээ сэтгэлийн шид хөтөлбөр маань ингээ хүмүүс бас дахиад жоохон тодруулаад хэлэх юм бол энэ яг юу болоод юуг чинь засаад байгаа гэхээр таны далд ухамсарт одоо нөлөөлөд байгаа одоо бидний бодол гээд байгаа зүйл чинь бидний одоо өөрсдийн гаргаад байгаа шийдвэр нь бидний бодол биш юм байна. Бидний хийгээд байгаа үйлдэл нь бидний өөрөө гаргаад байгаа үйлдэл нь миний хийгээд байгаа өөрийн үйлдэл биш юм байна. А тэгвэл энийг хэн гаргаад байгаа юм гэвэл далд ухамсар гэж зүйл чинь ажиллаад байгаа юм байна гэдэг ил ерөөхдөө одоо манай энэ сэтгэлийн шид хөтөлбөр дээр заагаад байгаа. Эдгэрэл дээр нь зааж гин, сэтгэлийн шид дээр нь зааж гин. А гэхдээ сэтгэлийн шидийнх нь нэг ялгаа нь юу вэ гэхээр бүх зүйлийн эхлэл нь өөрөөсөө түрүүнээс хойш ингээ яригадаад байгаа шүү дээ. Тэгвэл манай энэ ихч маань ч гэсэн анх ингээл блокуудаа ингээд анх орж ирэхдээ за би ч баг манай зарим нь бол тэгдэг байсан те. За би ч баг блокгүй за би ч гайгүй дээ гэд нөгөө нэг эйгүү яваад байгаа байхгүй те. За би яг баг та нар ингээд яар баг ухааны те. Би баг юм өндөр баг боловсралтай гэл те. Тэнгуудаа энэ нөгөө нэг эч нөгөө боловсрал ямар ч хамаа байхгүй. Тэр боловсрал гэдгээ бас бид нар яг зөв тодорхойлох уу гэж бас дахиад явуучих гээд байна шүү дээ. Тэгэхээр бас ийм юм билээ. Яг сэтгэлийн шид хөтөлбөр тэгвэл орж ирээд 3 сарын дотор яаж засагтаад байгаа юм бэ гэдгийг тайлбар маш энгийнээр тайлбарлах юм бол ерөөсөө таны тэр далд ухамсарт байгаа ихтгэл үнэмшлийг чинь өөрчлөл байна гэсэн үг. Зүгээр л эрг сөрөг төлөвийг чинь эрг төлөв дээр аваачаал өөрчилчлөө гэж ерөнхийдөө энгийнээр ойлгож болно. А тэгэхээр би бясалгал хийж чадахгүй, би мэдрэмжээ анзаарахгүй, би тийм байна гэд хүмүүс бас ярьдаг л та. Бясалгал би хийж үзээгүй. Бараг надад нөлөөлөх ч юм уу те энэ бясалгал гээ цагаан даваа ороогоор лагууд ингээл ордог гэдгээл те. Бараг тэгж төсөөлдөг гэдэг шүү дээ. Тэгэхэд тех бол таав шаардлага байхгүй. Бодлоосоо түр ангижраад бодлыгаа өөрөө анзаарч байгаа чинь л өөрөө тэр чинь бясалгал юм байна гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй юм бэл. Бодлыг яг хин анзаараад байгаа юм те. Хин анзаараад байгаа гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Энэ чинь л өөрөө бясалгал шүү. А тэгээ манай нөгөө хөтөлбөрт суусан бол суугаагүй хүмүүс болон хэлэхэд мэдрэмжин дээр ажиллана гэдэг байгаа чинь өдөр тутамдаа та ингээд цай уугаа сууж явахдаа хүртэл одоо надад сэтгэлийн ямар төлөв байна, би ямар бодол дээр байна, ямар мэдрэмж дээр энийг анзаарах юм бол та өөрийгөө мэдэх болон мэдэхгүй байдлаар засагдчих юм биш шүү гэдгийг бас. Одоо жишээл миний хувьд одоо яаж ажилтдаг вэ гэхээр одоо мэдээ нартайгаа яаж ажилласан бэ гэхээр би өөрөө бас өчнө олон блогт байсан. Нөгөө нэг туршлагагүй мэдлэг чинь одоо худлаа мэдлэг болох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр би тэр чинь өөрөө туулчих байгаа байхгүй юу? Одоо би чинь ихэд нөгөө харилцааны асуудалтай, жоохон интроверт талдаа. Тэгээ нэг олон хүнтэй харилцахгүй, харилцах хүнтэйгээ л харилцсан. Бусдынтай нэг харилцахгүй тэг ингээл. За тэгээд нөгөө одоо хайр гэдэг зүйлийг ингээд дотроос ундруулж ингээд
байж тэр мэрийг хүртэл нэг тийм сайн мэдхгүй тэгэл баг надны хамаагүй ч юм шиг тийм. Тэр нөгөө тэр нь тусдаа ч юм шигтэй нэг тийм. Тэгээ өөр дээр ажиллаад ингээд сурцсны дараа төрний хэлсэн шиг өөрийгөө зассан хүн бусдыг засахад их ойлгоход их амархан байт юм байна. Тэгээд орж ирсэн оролцогч болгон маань одоо ингээд янз янзын насны хүн байна. Хамгийн одоо настай 70 70 байгаа бох тийм. Тэгээд хамгийн залуу маань 28 9-тэй. Та хэд маань нөгөө сэтгэлийн шийд хөтөлбөрт сууж байгаа бол залуу гэж өөрийгөө бодож болохгүй, хөгшин гэж бас бодож болохгүй. Би зүгээр гэж өөрийгөө бас бодож болохгүй юм байна. Гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Хүн болгонд асуудал байгаа. Блокгүй хүн гэж байхгүй. Блок гэд байгаа нь өөрөө нөгөө нэг далд тухамсар цуусан цөрөг итгэл үнэмшил л байгаа. Тийм. Ерөнхийдөө ийм л юм лээ. Гой гой өгөөд хэллээ шүү манай даваа метр аргагүй бас сэрдсэн хүн байна. Авир би магтаасаа байна. Тэгэхээр бодлыг хэн анзаараад байна гэдэг дээр бас би бас тодорхойлчмаар байна л да. Одоо жишээ нь ингэж шүү дээ. За энэ ширээн дээр ингээд жимс байна гэд би анзаарч байна тий. Оо ингээд жимс тавьсан байна, ширээ байна гэд би ингээд анзаарч байна. Энийг анзаараад эхлэхээр би энэс тусдаа нэг зүйл би байна гэдгийг би сайн мэдчихэж байна. А жимсэн дотор би орчих юм бол би өөрийгөө жимс юм шиг мэдрэх байхгүй юу. Тэр энэ жимснээс тусдаа байна гэдгийг би анзаарч ээж өөрийнхөө олж штэ. Яг энэ шиг дотор явагдаж байгаа процесс бодлууд ингээд зэрэлзээд янз бүрийн бодлууд орж ирж хахад тэрийг анзаарч чадах тэр ухамсар биднэрт сэрж дотор маань ажил сурах хэрэгтэй байхгүй юу. Тэгхийн болоод тэр бодлууд дотор орж тэр бодлуудаар удирдагдаж үйлдэл хийхгүй одоо сая би ийм өөрөө эзэн болж байгаа байхгүй юу? Ажиглагч болж байгаа байхгүй юу? Бодолд автахгүй болж эхэлж байгаа байхгүй юу? Хөндлөнгөөс өөрийгөө харна гэдэг чинь байхгүй юу? Тэгээд бодолд автдаг үед бол яах вэ гэхээр нэг бодол орж ирлээ шууд тэр бодолтойгоо нийлээл тэгэл чи юу вэ чи яагаад байгаа юм бэ гэл ингээл арцалцаад байна те. Тэгвэл энэ хүнд дургүй хүрсэн бодол надад орж ирж байна гэдэг ингээ анзаарч итэл тэр бодол сарндаг байхгүй юу? Яг энэ бодлыг анзаарах өөр дээрээ байх. Тэгээ би энэ жимс биш би тусдаа жимсийг анзаарч байгаа хүн байна гэдгээ мэдж байгаа шиг бодол дотроо орохгүй бодлыг анзаарч чадах тэр нэг ухамсарыг хөгжүүлж ингэж гаргаж ирж босгох нь л өөрөө бясалгал байхгүй юу. Тэгэхээр бясалгал хийж чадахгүй байна гэдэг ахтаа биш яг тэр анзааргыг хөгжүүлэх нь бясалгал шүү гэж ухамсарлаад тэгээд гадуур явж байхдаа ч юм уу зүгээр биеэ анзаардаг сэтгэлийн шийдээр 3 удаа өдөрт тэгвэл 30 секундээр биеэ ингээд миний бие дээр юу болж байна? Хөл маань хаана байна? Гар маань хаана байна? Толгой дотор юу бодол орж ирж байна гэдэг 3 удаа 30 секундээр биеэ анзаарахад энэ бол бясалгал гэдэг. Бид нар ярьдаг шүү дээ. Тэгээ залбирал гэдэг бол шашинтай ч заавал хамаатай зүйл биш. Ерөөсөө хүн төрлөختний энэ даалд ухамсаран сэргэг сэтгэлийн цэвэр ариун байлгах нэг шалгарсан арга хүн төрлөختөн болоод энэ түүхийн хөгжлийнхөө явцад олж гаргаж ирсэн тэр нь бол залбирал гэж би үздэг. Тэгээд өдөр болгон бясалгал хийж чадахгүй байж болно. 2 минут, 3 минут тий залбирчаад энэ бол бясалгалын богино зогсон хэлбэр нь залбирал. Тэгээ бид нэр сэтгэлийн шийд дээр бас залбирлыг ингээд зааж өгдөг. Тэгэл энэс үр дүн гараад гол нь манай энэ хүн чинь бодиттой сууж байгаа байхгүй тий. Тэгээд л ингээд үр дүн гараад байгаа юм л да. Үнэндээ болоод манай даваа ментор түрүүн бас хэллээ. Бид нар яагаад энэ үйлдэлийг хийгээд байгаа юм? Яагаад энэ бодлыг хийгээд байгаа юм гэхээр бидрээр нэг юм хийлгээд байгаа байхгүй юу? Биднийг удирдах байгаа байхгүй юу? Тэр нь удирдах байгаа нөхөр маань юу юм бэ гэхээр далд тухамсар байгаа байхгүй юу? Би одоо хэлдэг бид нар бол хүссэн хүсээгүй даалд тухамсрын утсан көгөлтэй нүдээ гэж. Даалд тухамсар манусыг ингээд заахаа өдрөдаал тэнд те. Тэгээ бид нар тэр мөн утсан көгөлтэй хичнээн хичээгээ чардаагаа чармаагаа ямар ч нэмэр байхгүй. Тэгэхээр тэр утсан көгөлтэй өдрөдөөд байгаа нөхөр дээр очиж өөрчлөлт хийх, тэрийг хуургах, засах юм хийхгүйгээр тэр мөн көгөлтэйтэй ажиллаад ямар ч нэмэр. Яг ингэж тэр даалд тухамсар руугаа нэвтэрч орж тэр утсан көгөлтэйг ажилуулад байгаа нөхөр дээр л өөрчлөлт хийх аргыг бид нэр юм бясалгалаараа тэгээд тэр нь өөрөө мэдрэмжээр ингэж дамжиж явагддаг. Тэгэнгүүт нөгөө эготой хүмүүс чинь би бол боловсролтой гадаадад сургууль төгсөөл ирсэн дарга зэрэг хийж ийсэн эдрээс одоо юу чи сурах вэ? За яах вэ? Юугаач ярих вэ? Би бол гайгүй гээл те. Ингээд байгаа хүн чинь нөгөө бодол дээр байгаад байгаа учраас мэдрэмж рүүгээ бууж чадахгүй учраас далд тухамсартаа очиж чадахгүй. Ингээд л яваад байдаг нэг юм асуудал бол нийтлэг байгаа даа л да. За ингээд сэтгэлийн шийдийг мэдэрсэн хоёртоо ингээд баярлалаа. Сүнсээ сэрээсэн хоёртоо бас баярлалаа тий. Бид бүгдийн яриа бас ингээд сонсогчд маань их өвөөчтэй байж, сонсогчд маань нэг зүйлийг бодож хоёр зүйлийг ухаарсан бахаа гэж
итгэж байна. Тэгээ хоёр ментортай би бас үнэхээр их баярлж байгаа илэрхийлмээр байна. Үнэхээр бас хүний амьдралыг ингэж өөрчилж, хүнийг ингэж тэр нэг зовоогоо л яваад байгаа нэг шалтгааныг олж хараад тэрнээс нь гаргаад өгчхөөр тэр хүн ямар гоё ингэж амьдрах уу. Ийм гоё буянтай ажил хийгээ. Тэгэд ийм сэтгэлтэй, тэгээд ийм чадвартай байгаад би бас их бахархаад байгаамаа. Одоо менторудтай тэгээ ялангуяа та хоёрлаа бас үнэхээр одоо биширж байна яа тий. Яг үнэ хэлэхэд тэр гайхамшигтай. За тэгээд ивент сэтгчийнхээ гарын билийг та бүхэндээ гардуулъя. Та бүхэн одоо сүнсээ бас ингээд цэвэрлж байна. Би махадаа бас энэ бүтээгдэхүүнүүдээр ингээд сайхан цэвэрлээд органик бүтээгдэхүүнүүдээр тэгээд баанда хийгээд тий өнөө ороо нэг сайхан амраарай гэдэг. Гэт билгэлээ. За. Авета гэдэг энэ үндэсний үйлдвэрийн гоё бүтээгдэхүүнүүдийн багцаагаа баярлалаа. Баярлалаа. За ингээд энэ хүрээд Ухамсарын хууч подкастын маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Үзэгч та бүхэн минь сөрөг бодлуудаа хөөж энэ подкастыг үзснээр тийм ээ сөрөг бодлын эрчим хүчүүдийн биеэсээ хөөж зайлуулж яваад эерэг сайхан бодлын эрчим хүчүүдээ бид бүгдийн яриагаар сүлэлдүүлж аривдуулж авсан гэдэгт эргэлзэхгүй байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчтэй.